Орим төрхийн өмсгчтэй та бүхэн сайхан амарцгаж байна уу? Ам нээвэл нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаагийн дугаарт түүхийн ухааны доктор, шинжилгээ ухааны технологийн сургуулийн багш Инх Батыг ураад байна. За урилга хүлээж авсан танд баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр сүүлийн үед ер нь Америк нэгдсэн улс болон Израилийн зүгээс одоо Иран улсад одоо цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн асуудал нь дэлхийн нийтийн бүс нутгийн аюулгүй байдалд эрсдэл учруулах ийм асуудал үүсэж байна гэж харж байна. Тэгэхээр ялангуяа цэргийн ажиллагаа гэж эхэлсэн энэ үйл явц маань ер нь одоо бүс нутгийн хэмжээний дайн болж хувирав гэдэг ийм болгоомжлол байна. Энэ дээр та ер нь ямар бодолтой байна? За Америк, Израиль нэгдэлт. За нөгөө талд Иран. За эдгээрийн хоорондын зөрчлийн түүх бол бас олон жилийн түүхтэй. За энэ одоогийн цэргийн ажиллагааг нэрлэж байгаа энэ байлдын ажиллагаа бол одоо гинт бас болчоогүй. Хоёр тал аль аль нь одоо ойлголцохгүй учраас асуудал бол одоо хүчээр цэргийн хүчээр шийдэх гэж оролдож байгаа ийм оролдлого. За 1979 онд Иранд лалын хувьсгал бол ялсан. За энэ хувьсгалаар бол Иранд бол одоо Исламын бүгд найрамдах Иран улс бол байгуулагдаж, Иранд бол Исламын одоо тугийг одоо гол үзэл суртал улс төрийн гол чиг баримжаа болгосон ийм дэглэм бол үндсэндээ бол тогтсон. Тэгээ энэ дэглэмийн үндсэн гол зорилгоудын нэг нь бол одоо Исламын шиитийн урсгалыг одоо дэлхийд даяар түгээн дэлгэрүүлэх нэгдүгээрт. За мөн хоёрдугаарт одоо Арабын эхний одоо газар нутагт ойролт орондод байгуулагдсан еврейн төрт улсыг бол одоо мөхөх ийм л одоо гол зорилготой юм дэглэм бол үндсэндээ бол байгуулагдсан. За энэ үеэс ахгуулаад одоо Иран болоод одоо Израиль, Америк нэгдсэн улсын хооронд бол зөрчилдөөн бол одоо үүсэж бий болсон. За мөн одоо Ираны дээд удирдагч гэдэг энэ албан тушаалтай саяхан одоо нас барсан Аятолла буюу дээд удирдагч болох Хаменей энэ Ираны шиитийн урсгалыг бас түгээн дэлгэрүүлэгч, хамгаалагч одоо ийм үүргийг одоо хүлээдэг. За энэ үүргийнхээ хүрээнд бол одоо юу гэдэг ойролт орондын Арабын улс орнууд, за мөн одоо бусад Орос улсуудад байгаа шиитийн шашинтнуудыг одоо дэмжих, тэнд одоо өөрсдийн үзэл номлолыг одоо дэлгэрүүлэх талаар бол юм нэлээд идэвхтэй үйл ажиллагаа сүүлийн нэг 15-аас 20 жилийн хугацаанд бол маш хүчтэй явуулсан. За энэний үр дүнд нь бол одоо бид нар Имений Хусистууд гэх террорист бүлгэл байна. Тэгээ бүлгэл гэж юм маань бол ерөнхийдөө улс төрийн намууд бол дандаа. Палестины Хамас гэдэг бас улс төрийн нам. Ливаны Хизбуллах гэдэг бас улс төрийн намууд. Эдгээр бол бүгд намууд бол байхгүй улс төрийн намууд. Тэгээд тухайн орон нутгтаа бол ялцдаг. Тэгээ өөрийн гэсэн зэвсэгт хүчинтэй ийм. Одоо жишээ нь Ливан гэдэг ч юм бол Ливаны төр засгийн газар ерөнхий сайд гэж байж байгаа мөртлөө Литан голоос одоо хойших Израильтэй хилцэж байгаа тэр хэсэгт нь бол одоо Хизбуллах бүлэглэл бол засгийн хэрэг одоо барьдаг. Иймэрхүү байдалтай байгаа. Тэгээд энэ бүлэглүүдийг одоо гол санхүүжүүлэгч, ивент тэтгэгч нь бол үндсэндээ Иран. За тийм учраас Израиль улс оршин тогтнохын тулд Израиль улс одоо өөрсдийн аюулгүй байдлаа баталгаагаа хангахын тулд одоо энэ бүлэглүүдтэй энэ террорист олон улсын терроризмтэй одоо тэмцэх тухайн асуудал бол ингээ яригдаж эхэлсэн. За ингээ 1996 онд байна одоо одоогийн Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн олон улсын терроризмыг устгах нь гэдэг бүтээл бол хэвлэгдэж гарсан. Тэгэхээр энэ бүлэглүүдийг устгахын тулд эднэрийг дэмжиж байгаа тэр засгийн газрууд дэглэмүүдийг одоо бид нурах хэрэгтэй. За ингээ бүр тодорхой бүр жигсаалт гаргачихсан Сир, Ливан, Ирак, Иран гэдэг ингээ бүр жигсаалтуудаа гаргаад. За энийгээ бол Америк нэгдсэн улсын одоо гадаад бодлогын түвшинд бол оруулж бол чадсан. Яг тэгэхээр Америк нэгдсэн улсын Конгресс, Сенатд бол одоо Израилийн лобби бүлэг бол асар хүчтэй бол ажилладаг. За энэ лобби бүлэг бол одоо Америкийн гадаад бодлогын ойролт орондын гадаад бодлогот бол энэ үзэл номлолыг үндсэндээ суулгасан. За ингээд 2000-аад оны дунд үеэс ахгуулаад бас Америкийн эрдэмтэд ч гэсэн ер нь бол арчлал хүний эрхийг дээдлсэн одоо либерализмын оршин тогтноход одоо саад болох ус хэмжээний ийм дэглэмүүд бол байна. Энэ дэглэмүүдийг бол одоо өөрчлөх хэрэгтэй гэсэн бүтээлүүд хүртэл бол олон улсын тавцанд бол олон улс судлалын хүрээнд бол бас гарч дэвшигдэж ингэж бол явж ирсэн. За ингээд энэ үзэл номлолыг одоо дэвшүүлэгч эрдэмтэд бол одоо Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Обамагийн үеэс ахгуулаад ер нь бол их хүчтэй төр засгийн хэмжээнд бол
одоо шийдвэрийн хэмжээнд бол энэ бодлого бол хүчтэйгээр бол орж ирж эхэлсэн. За ингээд одоо өнөөгийн хүрээнд бол одоо Америкийн ерөнхийлөгч Трампын одоо гүйцэтгэл шийдвэрээр одоо энэ асуудлууд одоо бодит биелээ болоод балдын ажиллагаа болоод ингээд явж байна. Сүүлийн 30-40 жилийн турш одоо Израиль болон Ираны одоо бодлого бол ер нь харилцсан бие биенийхээ дэглэмийг устгах гэсэн ийм одоо зорилго хөтөлбөртэй явж ирсэн юм байна тийм үү? Тэгээд Трампын захиргаа одоо энэ Израилийн талыг одоо бүрэн дүүрэн дэмжиж Иран руу цохилт өгөх энэ асуудал дээр бол хамтрах алхам хийгдснээр энэ асуудал улам одоо ингээд зөрчил болж хурцтлаа гэж харж байна тийм үү? Тийм. За энэ Ираны улс төрчид бас энэ дээр Иранчин бол одоо юу гэдэг нь дээд удирдагч гэдэг байна. Аятолла. За аятоллагийн мэдлэлд бол одоо батлан хамгаалах цэрэг зэвсэг одоо гол аж үйлдвэрүүд бүх юмнууд бол байдаг. За мөн Ираны ерөнхийлөгч гэж албан тушаал бол байна. Одоо бид нэр Ираны ерөнхийлөгч Ахмадинежадыг бол одоо сайн мэднэ. Монгол улсын ерөнхийлөгч эдбүүдэрж Иранд айлчлахад одоо бас хүлээж авч ирсэн ийм хүн бол байгаа. Тэгээд Ираны ерөнхийлөгч нар сонгуулиар бүх ард түмнээс сонгогддог ийм албан тушаалтангууд. Тэгээд үе үеийн ерөнхийлөгчд Ираны улс төрчид бол ерөнхийдөө нэг 2 хуваагдж байгаа. Уламжлалын талыг бол баримталдаг. Өөрөөр хэлбэл барууны ертөнцийн ойртох хүсэл сонирхол их багтай. За өөрсдийн одоо цөмийн одоо технологиг хөгжүүлэх. За энийгээ бол Иран бол олон улсад бол үндсэндээ эрчим хүчний зорилттой. Энхийн зорилттой гэж байнга тайлбарладаг. За энийгээд бас харуулахын тулд Иран бол одоо юу гэдэг Ахмадинежадын үед, Хатамигийн үед, за Уруханыгийн үед бол бас барууны орнуудтай бол одоо гэрээ хилцээрүүдийг хийж, цөмийн байгууламжаас олон улсын атомын агентлаг эднэрт бол нээж ингэж үзүүлээд ингээд бол явж ирсэн. За ингэж явж байгаад Ираны тэр цөмийн уран баяжуулалтын асуудлуудыг ингээд олон улсын түвшинд бол ингээд яриад, за сая энэ товтлогон болохоос өмнөхэд бол ер нь бол энэ уран баяжуулалт бол нэлээд төгссөн байсан юм байна. За ер нь бол нэг 4 хүрэхэд бол атомын бомбыг бол хийх боломжтой. Гэтэл Ираны уран баяжуулалт бол 3.6-аас дээшээ гараа явуулсан юм байна. За тэгээд энэ баяжуулсан уран нийтийн тоо хэмжээг ч юм бол 500 кг бид нар бол хүрсэн байна. Тэднийг олон улсын атомын агентлагууд бол ингээд мэдэгдээд байгаа. За гэхдээ Иран бол энийг бол бид нар бол цөмийн цахилгаан станц одоо энхийн зорилттой бол ашиглаж байгаа л гэж ингэж мэдэгдэж байгаа. За ингээд өнгөрсөн оны 6 сард 12 өдрийн дай ингээд нэрлэгдсэн түүхэнд одоо тэмдэглэж үлдсэн юм дайн бол бас өөрөөр хэлбэл Израиль Ираны хооронд харилцсан одоо агаарын товтлогоо хийж төв болгосч балластик бүжингуудыг харилцсан бие биенлүүгээ харуулсан. За тэр үеийнхийг харахад бол одоогийнх бол үнэхээр бол дайны байдалд бол очсон. Маш ширүүн. За бүр иргэний байгууламжд л хүртэл одоо аль аль нь бол одоо халдсан. За энгийн олон иргэд одоо энд бол одоо хохирсон. За ер нь бол аллах хүчирхийл дайн байлдааг нүгээр зүтгэх ямар ч арга бол байхгүй. Дэлхийн олон нийт ч гэсэн энийг бол одоо бас хүчтэй шүүмжилж байна аль алийг. Тий, өнгөрсөн жилийнх бол зөвхөн Иран, Израилийн хоорондох мөргөлдөөн байсан бол одоо энэ удаагийнх бол бүс нутгийн хэмжээний одоо дайны шинжтэй болж хувирлаа. Өөрөөр хэлэх юм бол Иран бол хариу арга хэмжээ авахдаа одоо эргэн тойрны хөрш гихтэх 15 улс руу зэрэг одоо товтлогоо хийлээ. Энэ нь одоо бас ганц Израиль гэлтггүй өөр бас одоо олон дайсныг өөртөө бий болгочлоо гэдэг ийм одоо шүмжлэлтэй юм л да тийм үү. За энэ дээр бол бас Арабын орнууд энд яагаад оролцоод байгаа юм бэ гэж тийм. За Ираны талаас бол ер нь бол өшөө авах энэ асуудал бол одоо хүчтэй үйл яригдаад эхэлсэн. Яагаад гэхээр Ираны дээд удирдагч бол одоо Америкийн Израилийн хамтсан зэргийн товтлогонд бол амиа алдлаа шүү дээ тийм ээ. За тийм учраас бол Иран бол одоо ухрах арга бол байхгүй. Бид нар бол одоо ойрхон орнуудад Арабын орнуудад байгаа Америкийн цэргийн баазууд бол пүүжингийн товтлогоонууд бол хийсэн. 15 орны цэргийн бааз бол пүүжингийн товтлогоон бол хийсэн. За харавсан пүүжингууд одоо их баг нь одоо хамаагүй ямар ч байсан бүгд бол байндаа бол их баг хэмжээгээр бол туссан. За тэр байтугай бол одоо юу гэдэг Киприйн аралдах одоо цэргийн бааз хүртэл бол одоо пүүжин очиж унсан. Тэгэхээр энд бол тэгээд олон улсын шинжээчд бол харж байна л да. Иран бол аль болохоор энэ дайнд бол олон орныг татуулж оруулах юм сонирхол бол байгаа юм болов уу? Тийм ээ, дайныг сомжруулах. За энэ дайнд бол аль болохоор олон орныг хамруулах ийм сонирхлын үүднээс бол ер нь ийм үдэн хатгалга хийлээ гэж ингэж харж байна. За өчигдөр байна уу? Өчигдөр НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга бол мэдээлэл хийсэн. За тэрээр бол одоо ямар ч үсэн энэ цэргийн ажиллагаанд бол НАТО одоогоор бол оролцохгүй гэдэг бол одоо
мэдэгдэж байгаа жишээтэй. За Европын орнуудаас гэдэг чинь Испани хүртэл одоо Америкийн одоо цэргийн ажиллагааг одоо шүүмжилсэн мэдгэл хийсэн байх жишээтэй. За Их Британи бол тэгт чинь бол өөрийн одоо цэргийн баазаа Америк нэгдсэн улсад болоод Израилийн зэвсэг түвшинд ашиглуулна гэдгээ одоо мэдгдсэн. За Туркийн ерөнхийлөгч Таyyip Erdoğan бол одоо хамгийн түрүүнд бол одоо энэ асуудлыг жуулчлахад бэлэн байна. За ер нь бол Ираны ард түмэн болоод Туркийн ард түмэн одоо олон зуун жил одоо хамт хөрш инх тайван амар амгалан оршиж ирсэн. Цаашдаа ч одоо бид бас ингэж инх тайван амар амгалан байдалд оршиж ирэх байхаа. За тэгээд энэ аллах хүчирхийллийг бол одоо дэмжихгүй гэдгээ бол одоо бас мэдгэж байгаа жишээтэй тийм ээ. Тийм. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт уулын ийм зөрчлийг одоо намжаах яриа хэлцээ болно үргэлжилж ирсэн билээ шүү дээ. Тэгээд яагаад гинтхэн одоо энэ хагас өдрийн өглөө гинт одоо ингэж Америк нэгдсэн улс болон Израилийн зүгээс гинт довтлоо. Магадгүй бас одоо 3 дахь орнууд гэдэг юм уу хөндлөнгийн эвлэрүүлэн зурчлах ийм одоо хүчин бас хангалттай ажиллаж чадсангүй юу, хүчин хүрсэнгүй юу, юутай холбоотой гэж харж байна. За ер нь бол өнгөрсөн оны 5 сараас ахгуулаад Америк нэгдсэн улс бол хуучин бол ер нь бол энд бол Европын орнууд хүчтэй оролцдог гэсэн. Өөрөөр хэлбэл Европын 5 орн, за тэгээд Иран, нэмэх нь Америк гэсэн иймэрхүү байдлаар бол Ираны цөмийн хөтөлбөрийн талаар бол одоо хилцээрүүд явагддаг байсан. За гэтэл бол Америк ерөнхийлөгч Трампын сонгуулийн дараагаас ахгуулаад Америк нэгдсэн улс өөрөө Европын орнуудын оролцоогүйгээр бол шууд Йемений одоо усас ёстой гэрээ тохирсон. За Ливаны Хамас Хизболлах бүлэглүүдтэй одоо өөрөө бол бас тусгай төлөөлөгчөд дамжуулан одоо яриа хэлцээрүүдийг эхлүүлсэн. За сая бол Ираны талтай бол бас Израиль Америк шууд одоо яриа хэлцээр эхлүүлээд ингээд бол явж исэн. Тийм. Тэгэхээр бол энэ яриа хэлцээр бол одоо бас үр дүнд хүрэхгүй байна гэдгийг бол Америк ерөнхийлөгч бас удаа дараа одоо мэдэгдэжсэн. За ингээд ер нь бол ойлголцлын төвшөнд хүрч чадахгүй байна. За ер нь дээр нь тэгээд бас нэг Ираны энэ цөмийн одоо баяжуулалт нь бол одоо ер нь 6 сарын дараа хэд Иран бол цөмийн 1-2 цөмийн цэнэгтэй хошуутай одоо бүжинтэй болох нь бол тодорхой болчлоо гэсэн юм мэдээллүүдийг бол бас олон нийтэд бол цацсан. За тийм учраас бол энэ цэргийн ажиллагаа бол одоо шуурхалсан байхаа л гэж бодож байна. Өөрөөр нь бас Иран улсын чи бас ингээд цөмийн зэвсэгтэй байна гэдэг асуудлаараас удаа дараа ингээд одоо зөрчил үүсчихсэн шүү дээ. Тэгээд яг ингээд нэгдсэн үндэсний байгууллага болон бусад одоо олон улсын байгууллагаас очиод ингээд газар дээр нь шалгалт хийхэд бол тийм юм байхгүй инхийн зорилгоор ашиглаж исэн гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхэд одоо ич гисэн бас яг иймэрхүү одоо цөмийн зэвсгээс болж одоо энэ одоо сөргөлтөн үүсгэлээ гэдэг юм асуудал нь бас урдных шиг бас тийм гүтгэлэг тийм үү цуурхал байх вэ гэсэн юм болгоомжлол байна. Тийм. Америкийн одоо албаны хүмүүсийн одоо мэдгдлүүд бол Америкийн төрийн нарийн бичгийн дарга гэдэг энэ улсуудын мэдгдлэр бол Иранд үйсэн цэргийн ажиллагааны үндсэн гол зорилго яг юу юм бэ гэдэг. Тийм. Эхлээд бол Ираны одоо цөмийн хөтөлбөрийг зогсоох ийм зорилготой байсан. За одоо бол бас нэг ярианд бол Иранд байгаа одоо балластик пүүжингуудын үйлдвэрүүд за зэвсгийн нөөцийн одоо агуулгуудыг одоо устгах зорилготой. За дараа нь бол бүр одоо тодорхой Ираны дэглэмийг солих бид одоо энэ Иранд байгаа энэ исламын энд одоо утоп үл гүйцэлдэх одоо онол номлолтой энэ дэглэмийг солино гэсэн юм зорилгоодыг л ингээд тавьж л байна л та. Тэгээд энэ зорилго доогоор биелж гэнэ үгүй юм гэж тийм юм. За эхний цэргийн ажиллагаагаар бол Ираны дээд удирдагч бол халагдсан. За гэтэл бол мэдээж бол Ираны дээд удирдагч бол 86 настай ийм хүн. За тэгэхээр мэдээж тэр хүн өөрийн дараагийн орлогч. За тэр хүн өдөр тутмын одоо томоохон шийдвэрт голлох нөлөөтэй гэхээс илүү одоо бэлэг тэмдгийн шин чанартай л байсан байна. Тэгэхээр бол тэр бэлэг тэмдэг байхгүй болсноор одоо тэр Ираны дэглэмийн үйл ажиллагаа шууд зогсчихно гэж бол байхгүй. За дараагийн дээд удирдагчийн түр одоо удирдагчаар одоо 67 настай Али Арази Алифи гэж үний нэрийг бол зарласан шүү дээ. За тэгээд Ираны одоо дээд удирдагчийн эрх мэдлийг бол энэ хүн болоод Ираны ерөнхийлөгч, Ираны дээд шүүгч энэ 3 хүн одоо хэрэгжүүлнэ ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар бол олон улсад бол зарлагдсан. За зүгээр дээд удирдагчийг бол 88 хүнээс бүрдсэн зөвлөлөөс бол үндсэндээ сонгодог. За мэдээж сонгуул бол бас нийлээд хугацаа авна. Гэтэл бол одоогор бол Иранд бол ийм сонгуул зарлаад хийх тийм боломж бол үндсэндээ байхгүй байна. Тийм учраас бол түр удирдагч
одоо зарласан. За гэтэл бол бас л удалгүй олон улсын хэвлэлийн мэдээллүүдээр бол энэ хүн бол бас цохилтонд өртөж бол нас орлаа гэсэн мэдээнүүд бол гарсан. За энийг бол харин Ираны үндэсний телевиз бол одоо хэвлэл мэдээллийн албанаас бол баталгаажил үг бол байна одоогоор. Тэгэхээр Иран улсад бол 1979 оноос хойш одоо энэ лалын шашин болон төрийг хоссон ийм дэглэм тогтоод удсан байна тийм үү. Тэгэхээр 40-50 жил болцсон ийм одоо дэглэмийг нэг удаагийн цэргийн ажиллагаагаар ч юм уу сөргөлдөөнөөр ингэж огцом солих тийм боломж байгаа юу гэдэг эргэлзээ байна. А нөгөө талаараа тухайн улсын одоо дэглэм сайн ч бай муу ч бай одоо ард иргэд нь хүлээн зөвшөөрөөд явж байгаа одоо асуудал дээр хөндлөнгөөс одоо 3 дахь улс орж ирж дотоод хэрэгт нь оролцсон гэдэг нь хэр зөв бэ гэдэг бас ийм асуулт байна л да. Тэгээд одоо бид нар болсон процессыг харах юм бол таны асуултанд бол яг хариулж байгаа юм байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд бол одоо Ираны барууныхны их гоё хошин зураг бол байна лээ. Ираны удирдагч Хомениг гэж дүрслээд 2 гартаа сэлэм барьсан. Нэг сэлмийн Хизбуллах гэж бичсэн. Нөгөө сэлэм дээр нь Хамас гэж бичсэн. Тэгээд өөрөөр хэлбэл Хизбуллах Хамас хоёр бол Ираны Хоменигийн баруун зүүн хоёр гар байхгүй. За энэ гарыг бол ямар ч үсэн өнгөрсөн 2 жилийн хугацаанд бол тасцсан. Үндсэндээ бол байхгүй л шүү дээ. Өөрөөр хэлбэл Ираны одоо тэр хуучин шиг ойрхт орнуудын одоо орнуудад бол шиитийн ихний одоо тэр бүлэглэлийн хүчтэй гар хөлөөл үндсэндээ бол байхгүй болсон. За дэглэмүүд бол ээлж дараагаар бол унссан. Сир, Ливан гэл ингээд энэ дэглэмүүд бол ингээд унаад байна. За дараа нь юу болсон бэ? Ард иргэд бол эсэргүүцлийн жагсаал өнгөрсөн 12 сард бол хийсэн. За мэдээж бол захаас үүдэлтэй одоо мөнгөний инфляцаас үүдэлтэй ийм эсэргүүцлийн жагсаал болсон. За энэ жагсаалаас сонсогдсон хамгийн тод дуу хоолой бол одоо Итали Хомениг одоо Иранаас зайл одоо бид нар энэ дэглэмийг хүсэхгүй байна гэдэг юмнууд бол сонсогдож бол эхэлсэн. За өөр энэний бас нэг бэлтгэл ажил юм одоо юу гэдгийг тэгж хэлж болохоор нэг үйл явдал юу болсон бэ гэхээр бол өнгөрсөн оны 5 сард Ираны ерөнхийлөгч Тегеран хотын захирагч Батлан малхын сайд гэж санаж байна. Энэ том дээд өндөр тушаалын хүмүүс хойд Азербайджаны нутагт ууланд стратегийн ослоор бол бүгдөө нас орцсон. Тэгээд санамдгүй осл байсан уу эсвэл одоо бөөмөд тодорхой одоо зорилготой алга байсан уу? Бөөмөд одоо энд одоо хариулахад бол одоо төвхтэй ямар ч үсэн стратегийн ослоор бол Ираны Азербайджан хоёрын хилдийн зааг дээр бол одоо бүгд бол нас орцсон. За ингээд 7 сард нь бол Ираны ерөнхийлөгчийн сонгуул бол явагдсан. За ингээд энэ ерөнхийлөгчийн сонгуулаараа л Месуд Пежешкианы гэдэг одоогийн Ираны ерөнхийлөгч бол сонгогдсон. За энэ хүн ямар хүн юм бэ гэхээр бол Ираны шинжлэгчдийн талыг баримталдаг. Улс төрчлөөс одоо гаралтай ийм хүн. Эрүүл мэндийн яамны сайд байсан, эмч мэрэгчлээ. За дээр нь энэ хүн бол Азербайджан гаралтай. Оо за. Тий. Энэ бол одоо перс хүн биш, Азербайджан гаралтай. Азербайджанд айлчилж очиод олон нийт хэвлэлийнхэнд хэлэхдээ бол би бол гэртээ туркээр ярьдаг. Би чинь турк хүн шүү дээ гэж бүр ингэж олон нийтэд бол мэдээлж ирсэн ийм хүн. Тэгээ энэ хүн сонгуульд нэт дэвшигт мөрийн хөтөлбөрүүдэд бол Ираныг бол одоо шинжлэх ёстой. За Иран өөрөө дотооддоо бол бас олон тулгамдсан асуудлуудтай. За нэгдүгээрт бол цэвэр усны асуудал байна. Иран бол одоо цэвэр усны нөөцөх багтай ийм орн. Тэгэхээр цэвэр усны асуудал байна. Хоёрт нь бол Ираны нийслэл Тегеран хотыг нүүлэх тухай том төсөл бол одоо хэрэгжээд ингэ явж байгаа. Асар их өртөгтэй олон сая долларын өртөгтэй юм том төсөл. Тегеран хот бол 20 сая хүнтэй. За замын бөглөрөл, за дээр нь одоо замраагүй одоо газар болгосноос одоо үүссэн одоо юу гэдэг тэр том шигүү барилга байгууламжууд. За дээр нь утааны асуудал бас яг манайхтай адилхан утааны асуудалтай. Тэгэхээр энийг шийднэ. Тэгээд Пежешкианы сонгуульд нэр дэвшигтээ бол би бол одоо тэгж хувцс нарын асуудалтай бол орооцолдохгүй гэдгийг бол албан ёсоор бол зарлаж байсан. Өөрөөр хэлбэл одоо эмэгтэйчүүдийн шашны тэр хатуу хоргийг бол би бол дэмжихгүй гэдгийг бол зарлаж байсан. Тэгээд ч манай өнгөрсөн жил бол заавал одоо юу гэдгийг толгоонд альчуур зүүх ёстой гэдэг хуулийг бол үндсэндээ бол цуцалсан. За. Тэгэхээр бол Иранд бол бас нэг тийм шинжиллийн юм уу салхилж байгаа юм байна. Уур амьсгал бол ер нь бол ард түмний дунд бол сэвэлдсэн. За энийг ч гэсэн бол юу гэдэг Ираны шинжиллийн талын улс төрчд бол бас онцгойлон олж харсан болов гэж ингэж бол бодож байгаа. Тэгэхээр 1925-аас 1979 оны хооронд
Иран улс ч одоо барууны чиг баримжаатай хөгжиж исэн. Тийм шашны хатуу хориг одоо хязгаар байдгүй байсан. Яг л нэг Европын нэг улс шиг тэгж одоо энгийн одоо хувцалдаг одоо ийм улс байсан бэлээ. Тэгээд 79 оноос хойш хатуу одоо лалын шашны урсгал руу ингээд одоо давмгаалаад ороод ирэнгүүт одоо энэ одоогийн дэглэм тогтсон гэж харж байгаа л да. Гэхдээ яг хуу одоо шинэ ерөнхийлөгч нь одоо шинжлэлийн одоо тийм бодлоготой байсан бол дотроо өөртөө учир олчих боломж байсан бол яагаад заавал Израиль Америкийн талаас одоо дайралт хийх ийм одоо оролцоо эхэлжвэ гэж хараад байна л да. Тэгэхээр Ираны ерөнхийлөгч эрх мэдэл өөрөө их хумигдмал. Өөрөөр хэлбэл Ираны балан хамгаалах болоод хувьсгалт гаваард энэ бүгд бол шууд дээд удирдлагчийн мэдэлд бол байдаг. Тийм. Тэгэхээр Ираны ерөнхийлөгчд бол одоо цэргийн эрх мэдэл бол их бага. Үндсэн хуулиар нь угаасаа эрх мэдэл багтаа тийм. Багтаа ингээд олгогдсон юм байдаг. Тэгэхээр бол шашин төр хоёр нэгдсэн байгаа. За тэгээд дээд удирдлагч. За тийм учраас бол одоогийн Ираны ерөнхийлөгч бол одоо бас эрс шинжил хийх тийм боломж нь бол өөрөө тийм ховор. Хомос зүгээр дээд удирдлагч одоогоор байхгүй болцсон энэ нөхцөлд олон улсын зүгээс одоо Ирантай гэрээ хэлцэр хийе гэд санал тавьгаад одоо саналуд бол тавигдсан гэдэг нь бол бас олон улсын хэвлэлээр бол гарлаа шүү дээ тийм ээ. Италийн дипломатчдад дамжуулаад одоо Иран руу одоо гэрээ хэлцэрийн ширээн сууя, галаа зогсоё гэдэг ийм санал бол тавигдсан. За харамсалтай нь бол Ираны үндэсний аюулгүй байдлын дээд зүйлийн нарийн бичгийн дарга бол Иран бол одоогоор бол ямар ч гэрээ хэлцэр бол хийхгүй гэдэг ийм мэдгдлийг бол бас олон улсын түвшинд бол хийчихэд бол байж байна. Тэгэхээр Аятолла Хаменейтэй хамт бас тухайн үед бол одоо Ираны аюулгүй байдлын зөвлөлийн дарга нь бас одоо үндэсний гавард үлээ захирагч нь гэд бас нэлээд томоохон албан тушаалтнууд бас хамт амь өргөцсөн гэдэг ийм мэдээлэл байна. Тэгэхээр одоогоор Иран улсыг одоо яг албан ёсоор одоо төлөөлөх хэмжээний эрх мэдэлтэй өнгөйвэл ерөнхийлөгчөөс нь өөр хүн байгаа гэсэн үг үү? Тэгэхээр нарийн бичгийн дарганд татгалзсан гэдэг чинь ерөнхийлөгчийн байр суурь хамт байна. Ерөнхийлөгчийн байр суурь бол хамт байна гэсэн үг. Гэхдээ бол энэ нөгөө Ираны энэ улс төр цэргийн тогтолцоо бол одоо бас шууд босоо удирдлагатай. Бас нөгөө нэг дээд удирдагч байхгүй болсон ч гэсэн бол үйл ажиллагаа явах хэмжээний. Ийм тусгай чиг үүргүүдтэй. Гэхдээ сонин дэлхий дээр бол баг байдгүй шахуу ийм улс төрийн тогтолцоотой ийм л орно л доо. Одоо Иран бол. Өөрөөр хэлбэл цөөхөн хэдэн хүнээс хамааралгүй одоо хэрвээ дээд удирдлага байхгүй боллоо дараагийн одоо үргэлжлүүлээд аваа явах одоо бүтцэн байж идэг гэсэн. Байж идэг. Маш олон янзын зөвлөлүүдээс бүрддэг. Тодорхой эрх мэдэл байна. Тодорхой эрх мэдэлтэй зөвлөлүүдээс одоо манайхаар бол үндсэн хуулийн цэц шиг байгууллага тэр бас их эрх мэдэлтэй. Ираны парламент гэдээ бас байна. Тийм одоо сая тэр төр сонгогдсон Ираны парламентын орлогч дарга, дэд дарга бас албатай мөн Ираны одоо үндсэн хууль хамгаалах зөвлөлийн гишүүн гэсэн бас юм албатай ийм хүн баг жишээ. Тэгэхээр ийм Ираны дээд удирдагчийн дор бол ерөнхийлөгчийн ажлын албыг ерөнхийлөгчийг оруулаад 5-6 тийм ижил эрх мэдэлтэй бие бинийгээ харилцан өгдөг тийм сонин бүтцтэй байгууллагууд бол бас байдаг. Тэгэхээр энэ удаагийн цэргийн ажиллагаа бол одоо юу гэдгийг шууд одоо цэргийн байгууламжид руу биш одоо Ираны шууд одоо дээд удирдлага руу онилсон нь одоо эвлэрэх боломж өгөхгүйгээр тийм одоо шууд одоо хурцснууд байдлыг анханасаа бий болгох ч юм бол гэж хараад байна тийм үү. За ер нь бол одоо энэ Иранд өгж байгаа цохилтуудыг ингээд барууны олон улсын шинжээчд бол харж лээ л да. Ингээд харахаар бол Израиль бол ерөнхийдөө бол Ираны тэр цэргийн болоод дээд өндөр албан тушаалтнуудыг онилсон цэгэн цохилтуудыг л үндсэндээ хийж байна. За Америкийн нэгдсэн улс бол Ираны одоо цөмийн зэвсэг боловсруулж байгаа гэж сэжиглсэн байгууламжууд за Ираны балластик пүүжингийн үйлдвэрүүд за мөн Ираны тэр зэвсгийн агуулгууд руу одоо голлох цохилтуудыг бол хийж байна. Тэгэхээр энэ хоёр бас үүргээ бас хувааж авсан маягтайгаар цохилтууд бол хийгдэж байна гэж ингэж үзэж байгаа. За зүгээр энэ түрэмгийлэл гэсэн нэр томьёог бол бас ингэ гаргаж ирж тавьж байгаа. Тэгэхээр энэ бол одоо нэг улсын дотоодод шууд одоо аюулгүй байдалд ингээд зэрэг зэвсгийн хүчээр хандж байгаа асуудал бол ингээд яригдж байгаа. Гэтэл бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп юу гэж хэлж байгаа Ираны ард түмэнд хандаж хэлж байгаа. Та нарт одоо ийм боломж түүхэн боломж дахиж ингэж болохгүй шүү. За өнгөрсөн 12 сарын жигсаалаар бол ард түмэн бол одоо энэ Аятоллагийн дэглэмийг одоо бид хүсэхгүй байна. Энэ дэглэмээс одоо салъя
эднэр гэсэн үр айлгууд ярьсан. Одоо бид бол тусалнаа гэдгээ Дональд Трамп бол нэг сард бол хэлсэн шүү дээ. Бид бол Ираны ард түмэнд тусалнаа. Тэгээд энэ товтлогоон бол Ираны ард түмнлөө үл чиглэсэн биш. Харин одоо Ираны ард түмнийг одоо даралж байгаа тэр харгас Италийн дэглэмийн эсрэг хийгдэж байгаа. Энэ ажиллагаа шүү гэдгээ бол бас олон нийтэд бол тайлбарлаж байна л да. За гэхдээ бол энийг бол бас одоо Орос улбооны улс, Хятад ч гэдэг юм уу тийм ээ. Энэ улсууд бол бас заавал энийг одоо ингийн замаар шийдэх ёстой. Энэ цэрэг зэвсэг энэ одоо хүчирхийллийн замаар энийг одоо шийдэх ёсгүй гэдэг байр суурь бол аль алинд бол одоо мэдэгдээд бол байна. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс бол энэ Израилийн талд одоо орж ингэж тусалж байгаа нь магадгүй цаана бас Иран улс бол одоо газрын баялаг ихтэй улс учраас эдийн засгийн нөхцөл байдал дээр өөрсдийнхөө ноёрхлыг тогтоох гэсэн тийм оролдлого цаана байна уу гэж хараад байна. Өөрөөр хэлбэл Иран улсын газрын тосны одоо нийлүүлэлт ихэвчлэн одоо Хятад улс руу явдаг. Тэгэхээр Хятадын одоо хүч нөлөөг багасгах гэсэн тийм цаад далд бодлого байна уу гэж хараад байна л да. За мэдээж энд Арабын орнууд татагтад бол орцсон. Тийм. Арабын орнууд орсон. За Арабын нэгдсэн Эмиратын одоо улсын хүнтэйж бол одоо энэ дайны ажиллагаанд бол одоо нэгдэж орсны албан ёсоор хүртэл ингээд зарлчихсан. Тэгээ яагаад ингэж ороод байгаа юм бэ гэхээр бол Иран Омоны дунд байдаг Ормузын хоолой гэдэг нэг жижиг аралтай 36 км-ийн ийм хоолой бол байгаа. За тэрнгүүр бол одоо юу гэдэг өдөртөө бол нэг 150-аас 200 одоо нефт болоод одоо бараа хитсэн танкийн онгоцнууд бол ус онгоцнууд бол ингэж өнгөрдөг. Тэгэхээр тэрнгүүд дан ганц Ираны нефт биш. Одоо нөгөө дэлхийн одоо гол нефтийн орнууд бол Сауди Араб, Кувейт, Бахрейн, Йемен энэ бүгдийн нефт бол энэ хоолоогоор ингэж явдаг. Өөрөөр хэлбэл дэлхийн нефтийн 20% бол энэ хоолоогоор ингэж одоо импортод бол гардаг. Одоо газрын зураг дээр бол тэр нарийнхан хэсэг биш үү тийм үү? Тийм үү. Яг тэр нарийнхан хэсэг. За тэгээд Ираны нефтийн 80% бол Хятад бол судалдаж авдаг. Тий. Хятад бол үндсэндээ худалдаж бол авдаг. За тэгэхээр бол за мэдээж юу гэдэг юанаар хямдхан авдаг. Юанаар авдаг. Доллараар биш тий. Доллараар биш. Тий. Тэгэхээр энд юу харагдаж байна гэхээр бол дэлхийн зах зээл дээр бол алтны үн. Одоо түүхэнд байгаа дээд хэмжээнд бол нэмэгдсэн. Ер нь дайн болохоор бол алт. Одоо хамгийн өндөр нэмдэг. За хоёрдугаарт нь мэдээж нефтийн үн нэмэгдсэн. За нэг баррелийнх нь үн баг $47-оос 12%-аар одоо нэмэгдээд ингээд нефтийн үн одоо ингээд өслөө гэдэг ингээд харагдаж байна. За гэхдээ бол юу гэдгийг барууны орнууд болоод Америкийн нэгдсэн улсын хувьд бол тийм нефтийн хомсдолд орох нь бол одоо их бага. Яг тэгэхээр бол одоо Венесуэл гэдэг улс байгаа. Энэ улсын одоо нефтийг бол одоогор бол үнэндээ Америкийн хяналтанд бол автсан. Одоо Венесуэлчийн өдөрт 0.5 сая баррел нефть олдворлдог. За Иран бол өдөрт 1.5 сая баррел нефть бол олдворлдог. Тэгэхээр бол энийг бол аль аль нь бол нөхөх юм боломжтой. За тэгээ Африкийн орнууд бол бас хуралдаад нефтийн олдворлолтоо бол одоо бас нэмэгдүүлэх энэ шийдвэрт бол бүгдөө бол хүрцгээсэн. 20-30 мянган тонноор өдөрт нэмэгдүүлнэ гэдэг чинь нэлээл эрс нэмэгдүүлж байгаа. За гэхдээ мэдээж бол Хятад улсын хувьд бол энийг бол тооцсон л бол байгаа. Энийг бол огт тооцоогүй Хятад нефтгүй болоод юу доголдох нь бол одоо юу гэдэг төдийлөн бол гарахгүй бах. Тэгэхээр Хятад бол энийг бол аль хэдийн бол тооцсон байгаа. Тэгэхээр мэдээж нефт авж гинэ гэдэг чинь өөрсдийн гэсэн одоо нөөц савууд бол байгаа. Тэндээ бол одоо мэдээж бол хангалттай хэмжээгээр бол нөөцлсөн бол байх. За дээр нь дайн бол одоо энэ балдын ажиллагаа бол тийм удаан хугацаагаар сунжирна гэдэгтээ бол ер нь хинч одоо санал нийлэхгүй бол байгаа тийм одоогор бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч бол манай цэргийн ажиллагаа 4-7 хоног үргэлжлэх юм а гэдэг юм бол хугацаа хэллээ шүү дээ. Тийм 4-7 хоног үргэлжлэнэ гэж. За одоогор бол эд ширүүн одоо Ираны бүхий л одоо пүүжингууд баллистик пүүжингууд бол Израиль руу бол одоо харавж байна. Израиль болоод Арабын орнуудад байгаа Америкийн цэргийн баазууд л бол үндсэндээ бол харавж байна. За Америкийн нэгдсэн улсын одоо цэргийн эрхтнүүд ярихдаа бол бид бол одоо эхний ээлжинд бол гол зорилгоудаа бол үндсэндээ бол биелүүллээ. Ираны усан болоотыг бол үндсэндээ бол тэр чигт нь одоо устгалаа. Тэр гэдэг бол аль бисуур ингэ мэдэгдээд байна. Иран хэр зэрэг тэсэх вэ? Одоо энэ дайнд Ираны пүүжингийн нөөц хэрэг байгаа вэ? За энэ цэргийн шинжээчд бол Ираныг бол одоо ер нь бол удаан хугацаанд бол тэсэх боломжгүй гэсэн л ийм
тайлбарыг өгөөд байна. За гэхдээ бол бас олон жилийн тэр үзэл суртал одоо юу гэдэг шашны дээр хит фанат байдалд одоо орчихсон ийм орон дэглэм нь одоо юу гэдэг бас юу одоо 1-2 өдрийн дотор одоо хурцтайгаар солигдно гэхэд бол хэцүү. За гэхдээ бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Трампын хэлж байгаа тэр 4-7 хоног гэдэг бол ер нь л баг хугацааг бол энэ заагаад байгаа юм болов уу гэж ингэж харж байна. Яг гоо бүс нутгийн хэмжээнд нөгөө одоо Арабын орнуудад байрсан Америкийн цэргийн баазууд руу ингээд довтолж байгаа нь эргээд тэр улсуудын одоо аюулгүй байдал давхар нөлөөлж байгаа учраас тэр улсууд бол Ираныг тал зогсох гэхээс илүүтэй ерөнхийдөө Америк Израилийн талд орох ийм магадлал үүсгэчихэд байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр ер нь судлаачид 4-7 хоног гэж байгаа боловч магадгүй бас энэ бүс нутгийн хэмжээний дайм болж хувирчих вэ. Тэгхийн бол энэ асуудал нь цаашдаа даймжрах юм бол дэлхийн дайм болж хувирах вэ гэдэг ийм болгоомжлол бас байна. За ер нь бол ийм Арабын орнууд Иран хоёр бол бас түүхэн дурш ийм дайсансан байр суурьтай байдгийн. Яагаад тэгэхээр эн чинь бол нөгөө шашныхаа урсгалаас бол болж штэ. Исламын шашин чинь бол дотроо сүннит, шиит гэдэг хоёр том урсгалд бол хуваагдчихдаг. За шиитийн урсгал нь бол үндсэндээ Иранд. За дэлхийн нийт исламын шашны нэг 10-аас 15% бол үндсэндээ шиитүүд. За үлдсэн нэг 80-аас 85 орчим хувь нь бол үндсэндээ сүннит урсгалтай. За сүннит дотроо бол одоо бас дөрвөн том урсгалтай. За ингээд энэ арабууд одоо турк хэлтэнгүүд эднэр бол үндсэндээ сүннит урсгалтангууд бол байгаа. За гэхдээ дээрээс нь хэлний ялгаа байна тийм үү? Хэлний хувьд хэл болоо соёлын хувьд энэ хоёр чинь араб перс хоёр дис ондоо. Тий. Иранчууд бол перс хэлтэй. Тэгвэл бусад арабын орнууд бол ихэвчлэн түрк юм араб хэлтэй. Тэгэхээр хэл соёл шашны хувьд ер нь нэлээд ялгаатай учраас бас энэ зөрчил бас улам дамжих магадгүй. Ер нь бол сүннит шиитийн хоорондын зөрчил бол одоо бараг 1000 гаруй жил үргэлжилж байгаа юм том зөрчил байгаад байгаа. Нөгөө исламын байлдан дагуулт бол одоо энэ арабын хойгийг үл тэр чигт нь эзлээд цаашаа тэнд чинь хуучин грек хуучин Ромын эзэнт улсын одоо колониуд бол байлаа шүү дээ. Африк руу ингээд хэлэх тэр зам нь бол үндсэнтэй бол явсан. Тэгэхээр 1256 онд Хүлэгөв хаан одоо энэ Ираныг одоо эзлэн одоо тэнд одоо өөрийнхөө төр тусыг байгуулж хаан сууж исэн тийм үү. Тэгэхээр тэнд бас манай Монголын Үлзэд хааны мунхан ч бас байдаг юм уу? Энэ дээр та судлаач хүний хувьд ер нь сонирхолтой баримт хэлэхгүй юу? Тийм. Яг нь монголчууд бол мэдээж бол арабын цөллөлөө бол монголчууд бол яваагүй. За мэдээж бол монголчуудын гол төвлөрөн суусан нэг нутаг бол одоогийн Ялтчгүй Ираны нутаг. За байгаль цаг агаарын хувьд бол Монголтой бас их төстэй. За монголчуудын байгуулсан Султаны хот бол одоо тэнд бол байна. За Илхан Үлзэдийн мунхан бол маш ойролцоо байдаг. Үлзэд хааны мунхан ч бол дэлхийн одоо бас гайхамшигтай соёлын хувьд бол ордог. ЮНЕСКОгийн одоо тусгай хамгаалтанд бол байдаг. Дэлхийн соёлын хувьд орсон. Дэлхийн соёлын хувьд байдаг. Одоо нөгөө нэгдүгürt нь бол энэ байгаа одоо Пизагийн замхаг гэдэг бид нэр Италид байдаг мэдэн тийм ээ. Нэгт нь тэр ордог. Хоёрт нь бол одоо Стамбулд байдаг Ая Софиагийн Кофенхагийн сүм. За гуравт нь бол Үлзэд хааны мунхан ордог байхгүй юу? Тэгэхээр энэ бол одоо гайхалтай барилга байгууламж. Бид нэр бол бас Монголын төлөөлөгчд, Монгол улсын ерөнхийлөгч ясан элбэгд орж байгаа. За манай шинжилгээ ухааны академийн төлөөлөгчд манай томоохон одоо Монгол улсын их сургууль болоод Монгол улсын боловсролын сургуулийн түүхчид эднэр бол бүгд л одоо Иранд очиж тэр Үлзэд хааны мунхныг одоо үжиж сонирхож за тэнд бас өөрсдийн судалгааны ажлуудаа хийжсэн юмнууд бол би. Та өөрөө бас Иранд очиж ирсэн үү? Тий, би бол Иранд 2015 онд бол Иранд бол очиж ирсэн. Шинжилгээ ухааны тухайн шинжилгээ ухааны академийн ерөнхийлөгч байсан. Инх төвшнгөө одоо баг ахлаад одоо манай Ахмад дипломатууд за манай судлаачид эрдэмтэд тийм баг бүрэлдэхүүнтэй улсууд бид нар 14 хоног Иранд очиж Ираны дах одоо зүүн Ираны нутгаар одоо Илхантын үеийн одоо түүх соёлын дурсгал зүйлүүдтэй очиж танилцж за тэн дээр бас судалгааны ажлуудыг хийжсэн. Тэгэхээр Иранд ч одоо ганц одоо ингээд түүх соёл гэхгүйгээр одоо дэлхийн одоо амгаах ухаан одоо орон гэхэд гол одоо шинжлэх ухааны хөгжил бас энэ эртний Ираны одоо шинжлэх ухааны одоо уламжлалаас ихтэй гэж ярьдаг тийм үү? Тийм. Ер нь бол монголчууд тэр бүс нутагт очисноор бол дэлхийн түүхүүд урагшилсан гэж ингэж үздэг. Тэгээ яагаад урагшилсан бэ гэхээр бол монголчууд тэнд байсан одоо шинжлэх ухааны мэдлэгийг бол дайны дэлхийгээр бол түгээсэн. Тийм. Одоо жишээ нь бол тухайн үед чинь бол иргэн шил гэж нэрлэгдэл ер нь хоёр л голомт байлаа шүү дээ. Нэг нь бол хятад. За нөгөөх нь бол исламын ертөнцийн. Энэ хоёр тал бол ер нь иргэн шил одоо шинжлэх ухааны технологид энэ хоёр тал байлаа. Европ бол тэр үед бол арай болоог байсан юм уу. За эртний грек ромын үе бол үндсэндээ дуусчихсан. За Европ бол нэг 1000 жилийн одоо шашны харанхуй үе бол
туулж байсан юм л үйл дээ. Тэгэхээр монголчууд тэнд очисноор бол өрнийн одоо тэр шинжлэх ухааны мэдлгүүдийг дорнд авчирсан. Дорны мэдлэгийг бол одоо өрнөдөд авчирсан ийм том үйл явцыг бол одоо авчирсан учраас бол дэлхийн түүх урагшлахад одоо хамгийн гол нөлөө үзсэн төрөвчжүүлсэн л гэж байгаа юм л да. Одоо жишээ нь бол анагаах ухаан гэх юм бол анагаах ухааны гол мэдлгүүдийг бол хятад авчирсан. Хятад ч юм бол одоо бүр исламын анагаах ухааны одоо сургууль тиймэрхүү юмнуудыг хүртэл ингээ байгуулж байсан. Тэгээ Монгол хаадуудын одоо хаттууд бол одоо яг энэ ажлыг гартж хийдэг. Одоо тэр манайхан бол одоо сүм хийд байгуулсан гэж яриад идэг, зарим нь бол буруу юм ба. Энэ бол медресэ буюу тухайн үед бол их сургуулиуд бол үнцэнтэй байхгүй. Тэг чин Хүлгүү хааны хаттууд ч өөрсдөө христийн шишинтэй, буддын шишинтэй хүмүүс байж исламын сүм хийдийг бол бариад хөгжүүлээд байгаа нь тэр бол исламын тухайн үедээ бол тэр чин бол одоогийнх шиг их сургууль маягтай ийм үйл ажиллагаа явуулдаг ийм байгууллагууд бол байсан тийм. Тэгэхээр бол одоо Иран болоод Туркийн зүүн тал, Азербайджаны нутаг. За энд бол одоо юу гэдэг юм Монголын түүхтэй холбоотой асар олон түүх соёлын дурсгал зүйлүүд бол байна. За мөн одоо бичгийн олон түүх соёлын сурвалжууд бол байна. Турк хэлтэй тэр ард түмнийг бол Иранд сууршуулах тэр ажлыг хийсэн улсууд ч юм уу нь бол монголчууд. Монголын хаад. Тийм Монголын хаад тийм. Мэдээж Монголын хаадуудыг Иранд очиход бол тэнд бол турк хэлтэй ард түмэн бол байсан. За тэгэхээр монголчуудын гол холбоотонгууд бол одоо гол зөвлөхүүд эднэр бол дандаа турк гаралтай ийм улсууд бол байсан. Дээр нь бол энэ тухайн бүс нутгийн нэг том онцлог байгаа. Энэ юу гэхээр бол хүндрэлтийн соёл иргэншил үүссэн газар байхгүй. Өөрөөр хэлбэл хоёр мөрний сав газар, нөгөө Тигр, Ефрат мөрөн, нөгөө эртний Вавилон гэдэг энэ бүгд ч юм бол одоо Африкаас хүн үүсэл хаашаа явсан гэхэл хамгийн түрүүнд одоо Тата, Зөөлөн дулаан уур амьсгалтай ойрхот орнын бүсээр ингээд дамжаад ингээд Европ руу нэг хэсэг нь одоо Аз руу ч гэдэг юм уу ингээд дарахсан учраас энд бол маш олон соёл иргэншлийн уулзуурууд бол байж байгаа. Иран гэдэг чинь өөрөө эртний Персийн соёл иргэншил байна. За дээр нь одоо Зоострын шашин гэдэг байна. За бидний хамгийн сайн мэдэх Манихайн шашин бас энд үүссэн гэл. За бүр Иранд чинь одоо буддын шишний нөлөө хүртэл бол асар их бол байж байгаа жишээтэй. Ираны одоо утга зохиол одоо зарим Ираны суфизмын тэр одоо номлол дотор бол одоо бас дахин төрөл авах гэх бүр буддын шишний ойлголтууд хүртэл бол бий. Тэгээ Иран ч өөрөө бол одоо Гандхара гэдэг Иран, Афганистан эдгээр ч юм бол бас буддын шишний нэг том голомт байсан. За хамгийн сүүлийн буддын шишний ширгэлт чинь бол монголчуудын үед бол энд бол буддын шишний асар том хүчтэй сэргэлт бол явагдсан. Хүлээгүү хаан бол тэнд очиод томоохон Хүлээгүү Абага хааны үед бол одоо томоохон буддын сүм хийдүүд бол байгуулагдсан. Одоо хүртэл тэдний уул мөрүүд бол бас Иранд бол байх жишээтэй. Та чинь өөрөө бас турк хэлтэй туркэд сургуульд өгсөн. Тэгэхээр арабын соёл, энэ перс соёлын асуудал дээр бас ингээд тодорхой их сурвалжуудаас өөрөө шууд одоо хараад аль нь одоо монголчуудад хүртэх боломжтой вэ гэдээ бас ер нь судалгааны ажил хийж байгаа. Саяхан бас нэг ном гаргасан байсан тийм үү энэ асуудал дээр. Тийм. Би өнгөрсөн 24 онд ч тийм үү. Ислам ертөнцийн монголчууд гэдэг ном бол гаргасан. Тийм. Тэгээд мэдээж номоо бол одоо юу гэдэг гаргачаад зогсоогүй. Бас дахиад дараагийн хэвлэлтэнд одоо сайжруулах юмнууд бол бас байна. Одоо бол нэг бүлэг нэмэх санаатай бол байна. Өвөдөө хаан ба мусульманчууд гэдэг. Тийм. Ер нь бол дэлхийд даяар бол монголчуудын чинь нэг тийм байлдан дагуулагч, нурaan сүйтгэгч гэсэн нэг тийм одоо имиж гэх юм одоо нэг наачаад байгаа шүү дээ. Гэтэл бол өвөдөө хааны үеэс ахгуулаад Дундад Азийн хотууд, ойрхот орны хотуудыг сэргээн босгох ажиллагаа бол ер нь бол 1236 оноос бол нэлээд хүчтэй бол эхэлсэн байл. Тэгээ одоогийн дайлангуяа энэ Узбект байгаа тухаар Самаркандын сэргээн босголтууд бол өвөдөө хааны үеэс бол үндсэндээ эхлүүлсэн. Тэгэхээр монголчууд бол бас байлдан дагуулж эзэснийхаа дараа маш богино хугацаанд бол тухайн хотуудыг сэргээн босгосон. За тэнд худалдаа гар үйлдвэрлэл хөгжөхт нь бол одоо юу гэдэг Монгол хаадууд одоо гол дэмжлэг үзүүлж ирсэн. Ийм байгаад. Тухайн үеийн одоо эзлэн түрэмгийлэл магадгүй монголчуудын талаар бас таагүй бодолтой тийм бас лалын шашинтнууд урсгалууд бас байдаг юм шиг байлээ. За ер нь бол монголчуудад бол яг үндсэндээ бол эзлэн түрэмгийлүүлжээс улсууд бол тийм таатай бол хандахгүй. За нэгдүгürt мэдээж бол юу гэдэг нэг монголчуудад өсрөгсөн учраас бол тэр түүхийг өчөж байгаа улсууд бол илүү одоо харгас хэрцгий одоо муучлах талаар одоо бичих жишээтэй. Хоёрдугаарт тухайд монголчуудын явуулж ирсэн нэг тактик юу гэхээр бол дайсна одоо айлгах, сэтгэл санаагаар одоо өхүүлэх. Энэ үүднээс өөрсдийн одоо тэр ялалт дайсны тэр хохирлыг одоо юу гэдэг хэд дахин даваадуулж одоо мэдүүлэх жишээтэй. Одоо жишээ нь бол
ойролт орондод одоо Туркид бол жишээ нэг тийм үг байдаг шүү дээ. Монголчуудын явсан газар мөрөн дээр толгой, чулуун дээр чулуу үлдээх гэж тийм ээ. Бүр тийм үг байдаг юм байгаа. Тийм үгнүүд бол баг жишээ. Тийм Монгол зэрэг явсан газар бол мөрөн дээр толгой, чулууны дээр чулуу үлдээх гэж. Тэгэхээр энэ зүйлийг бол монголчууд өөрсдөө бас зориуд эсрэгдлийнхаа дайсныг одоо сэтгэл санааг нь унгаахын тулд сүрдүүлэхийн тулд ийм мэдээнүүдийг зохиомжоор гаргаж ирсэн. Бас тал бол байгаад байгаа. Тэгэхээр энэ хоёр нийлээд одоо хүртэл одоо ингэ үлдчихсэн. За зүгээр суурин соёл иргэншлийн нэг том даван талны үг хэлээр түүхэн мэдээллүүд, түүхийн энэ улбаа бол аюул сайн хадгалагдаж үлддэг. Иранчуудын хувьд аваад үзэхэд бол иранчууд бол бас их өндөр соёл иргэншилтэй. Ер нь Тегеран хотод бид нар бол очиод 15 онд бид нар очихдоо бол Ираны шинжлэх ухааны академи, за Ираны Марагэ, Тебризийн их сургуулиудаар бол одоо бид нар бас орсон. За оюутнуудтай уулзсан. Гэхэд бол асар өндөр боловсралтай. Ер нь бол одоо маш их уншдаг ийм ард том бол байсан. Одоо нөгөө Тегеранд болсон 3 гүрний уулзалтын босон гудам гэдэг чинь тэр гудам бол 20 хэдэн километр гудам тэр жигтэй номын дэлгүүр. Үнэхээр одоо юу гэдэг нь тэнд бол соёл иргэншил тэр нэг унших соёл эднэр бол одоо асар их өндөр байж байгаа. Тийм учраас бол одоо хүртэл дэлхийн нийт хүртэл бол одоо Ираны ийм ард түмэн ийм одоо суйртай ард түмэн бол одоо энэ дэглэмийг эсэргүүцэх байхаа. Тэгэхээр тэр 12 сарын хөдөлгөөн дээр хүртэл одоо Америк нэгдсэн улсын эрхлэгч Трампын хэлж байгаа Ираны ард түмэн бид нар бол тусалнаа гэдэг чинь бол бас энэ дээр бол одоо их олон нийт бол найдлах бол тавиад байгаа л да. Гэхдээ Израилийг одоо хүлээн зөвшөөрсөн тийм Авраамийн гэрээ гэдэг дээр бол арабын орнуудаас цөөхөн нэг 2 3 улс нэгдсэн байдаг юм билээ шүү дээ. Бусд нь бол нэгдээгүй байдаг юм билээ шүү дээ. Тэгэхээр Израилийг хүлээн зөвшөөрч байгаа улс гэхэр дээр арабын орнууд дотор цөөхөн мөртлөө ягаад ийм одоо Америкийн тэргийн баазуудыг ингээд байршуулад ингээд нэг талтаа гарч байгаа гэж харагдаад байна. Ер нь бол Израиль улс байгуулагдахтаа бол бид нар сайн мэднэ. Одоогийн Палестины газар нутаг дээр бол Израиль улсыг бол байгуулсан. Өөрөөр хэлбэл Палестины газар нутаг энэ бол одоо эртний Евд арабын улсын байсан ийм орн юм байна. Нутаг юм байна. Тэгэхээр энэ бол түүхэн үндэслэлийн үүднээс бол одоо еврейчүүдэд олгогдсон ийм газар нутаг муу юм байна гэд тэнд байсан Палестины иргэдийг бол одоо чөлөөлөөд Евдийн одоо еврейн төр тусыг бол одоо тэнд бол байгуулсан. За гэхдээ мэдээж бол энэ еврейчүүд энэ одоо ойролт орнд руу нүүж ирсэн түүхэн мөх бол бүр 1880-аад оноос эхлээл энэ дэлхийн нэгдүгээр дайны үеэс ахуулаад Европт байсан еврейчүүд бол одоогийн нутагт Израилийн нутаглуу бол үндсэндээ нүүдэлдэж ирж тэнд бол хүн ам нь бол очроод эндээд байсан. За дэлхийн 2 дугаар дайны дараа бол ер нь хүндрэлтэн бол одоо еврейчүүдийн эсрэг одоо асар том харгислыг бол одоо энэ фашист дэглэмүүд бол үлдсэн байна. За тийм учраас бол одоо еврейн төрөөс одоо байгуулах ёстой гэдэг. Ингээ байгуулсан. За байгуулсан цаг үеэс ахгуулаад хөрс зэрэгэлдээ арабын орнууд бол энийг бол шууд эсэргүүцсэн. Еврейн төрөөс байгуулагдаад дайн эхэлсэн. За ингээд энэ дайн бол одоо хүртэл бараг л байнгын дайн байлдаантай ингээд явж ил байна. За арабын орнууд бол эхэндээ бол хүлээн зөвшөөрдөг байсан. За ингээд хамгийн анх бол Египтээс ахгуулаад ер нь бол Израилийн тусгаар тогтнол одоогийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг бол ингээд хүлээн зөвшөөрчүүл эхэлсэн. За тэр Авраамийн гэрээ гэдэгтээ бол одоо Израиль арабын орнууд Персийн булангийн орнууд Арабын лигийн орнууд ч гэж нэрлэдэг. Энэ одоо Нефтер баялаг энэ арабын орнууд бол одоо Арабын нэгдсэн Эмират улс, Бахрейн гэдэг энэ улсууд бол гар үсэг зүрт нэгдэж орсон. Өөрөлдвөл за харилцсан элчин сайдын яамдуудаа одоо нээсэн. За дараа нь хамгийн дараагийн ээлжинд одоо хамгийн ойрхон одоо нэгдэх төгс нь бол одоо Сауди Арабч гэдэг юм уу. Ингээд олон улсын шинжээчд бол энэ дээр бол мэдгдэл байгаа. Тэгээ энд бол явсаар байгаад юуг бол Израилийн төр тусыг бол үндсэндээ арабын орнууд бол хүлээн зөвшөөрч эхэлж байна. За энэ бол Израиль улсын сүүлийн 20-30 жил одоо идэвхтэй явуулсан дипломат ажиллагааны үр дүн. Хоёрдугаарт нь юу гэхээр та тэр түрүү ярьсан тэр ормозын хоолой. За тэр хоолоогоор бол үндсэндээ арабын орнуудын нефт бол дэлхийн зах зээл дээр бол гардаг. Гэтэл бол Иран бол одоо энийг бол өөрийн одоо гол хүзэр болгож бол ашигладаг. Өөрөөр хэлбэл харилцаа үүсгэхлээр бол ормозын хоолойг хаачдаг, хаана гэж занал хийлдэг. Иймэрхүү байдалтайгаа. Тэгэхээр бол магадгүй одоо юу гэдэг энэ байдлаас бол арабын орнууд бол ерөнхийдөө бол залхсан байна. Тэгэхээр энэ асуудлыг одоо нэг бүсэн шийдчихье. Хэрвээ одоо Ираны энэ дэглэм унах юм бол ормозын хоолой бол одоо чөлөөтэй болно гэсэн ийм одоо тактикаар бол арабын орнууд бол дэмжиж байгаа. За хоёрт нь бол арабын орн бол
одоо Америкийн нэгдсэн улсын одоо хамгийн ойрон түнш орнууд бол үндсэндээ Арабын нэгдсэн Эмират улс, Сауди Араб, Кувейт, Катар гэдэг энэ одоо нефтийн баялагаар өндөр хөгжилд хүрч байгаа эдгээр орнууд. За эдгээр орнууд бол одоо бас соёл шинжлэх ухааны нэг том төвийг бол үндсэндээ ойрхтой орнууд бол үндсэндээ бий болгож байгаа байхгүй. Тэгэхээр одоо Ормосын хоолой хаалттай хэврээ шүү дээ. Тэгэхээр яг одоо тэнд бол нэг 150 гаруй танкер онгоцууд ингээд гаццсан байна гэж хараад байна. Энэ хэмжээгээр ингээд тухайн бүс нутгуудад одоо нефтийн шатхууны хомсдол үүсэх бол энэ хэрвээ удаашрах юм бол за мэдээж удаашрах юм бол үүснэ. Ягаад гэвэл чинь дэлхийн нефтийн 20% энэ хоолойгоор бол гарч ирнэ. За хятад руу нийлүүлж байгаа 80%. Үгүй зөвхөн Ираны нефтийн 80% худалдаж авдаг нь бол хятад. За мэдээж бол Япон, Солонгос ч гэсэн бас Иранаас бол нефт бол авж байгаа. Тэгэхээр энэ мэдээж ингээ удаашрах юм бол одоо юу гэдэг 2-3 сар одоо Орос Украины дайн шиг хэдэн жилийн ингээд үргэлжлэх юм бол мэдээж бол томоохон хямрал мөрөглөх нь бол гарцаагүй баг. Тийм учраас л ер нь олон шинжээчдэл энэ бол удахгүй байгаа. Тэгэхээр гэрээ хилцээрийн асуудалд одоо орох байгаа л гэсэн юм одоо найдлагыг тэгэл одоо ийм саналыг л дэвшүүлээл байгаа л да. Тэгэхээр Орос Украины дайн одоо анх эхэлж яхад бол энэ одоо дайн бол төдийлөн удахгүй одоо бараг 2-7 хоногоос хэтрхгүй байх гэсэн юм таамаглал явж ирсэн чи одоо ингээл 4-5 жил үргэлжилж штэ. Тэгэхээр яг энэ шиг ийм байдал үүсчих гэсэн юм болгоомжлол байна л да тийм үү. Яг зүгээр цар хүрээ нөлөөг нь аваад үзэх юм бол энэ ойрхон томд бол дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө нь бол асар өндөр. Тийм учраас бол энэ асуудлыг яриа хэлцээрийн замаар уртлан зохицуулах энэ шагалтыг үзүүлэх орнуудын тоо одоо нөлөө хэмжээ нь бол Орос Украинтай бол харьцуулшгүй одоо юу гэдэг юм. Том учраас бол аль аль нь л одоо юу гэдэг гэрээ хэлцээрт бол хүрэх байх. Мэдээж Иран ч гэсэн одоо юу гэдэг байнгын одоо цохилтонд өртөл байнгын бөмбөгөлтөнд ороод ингээд удаан байгаад байх сонирхол бол байхгүй байх. За дээр нь бол энд чинь бол Ираны газар нутгийн бүрэн бүтэн байдал бол хэврээ бол байгаа. Тэнд бол ямар нэг халдсан юм бол байхгүй. За зүгээр зарим улсууд бол юу гэдэг Иран хуваагдах уу одоо хэрвээ энэ ингээд дамжираад ингэх юм бол усаатны болоод шашны асуудлаас үүссэн янз бүрийн мөргөлдөөнүүд бол одоо ингээ гарах уу. Тэгээд зөвхөн одоо энд чинь Иран, Израиль биш одоо энэ чинь Пакистан, Афганистан хоёрын хооронд бол дайны ажиллагаа явагдаж байна. За Ливан руу бол одоо Израиль бас дайны ажиллагаа эхлүүлчихсэн ингээ явагдаж байна. За Сирч одоо бас нэг тийм амар тайван биш байгаа. Тэгээд тэнд бол курдууд, Сирийн курдууд бол байна. За Иракийн одоо курдуудын одоо мэдлэлт байдаг. Нутагдах одоо Америкийн цэргийн баазууд л бол бас Ираны зүгээс одоо товтлсон гэдэг ийм асуудлууд бол ингээд үүсэж байна. Хэрвээ энэ удах юм бол ер нь бол бараг дэлхийн 3 дугаар дайны хэмжээнд очихоор хэмжээний том мөргөлдөөн бол гарна. Энд бол шашин болоод усаатны асар том одоо зөрчлүүд бол ингээд сэтрэх юм магадaltaй. Тэгэхээр энийг бол аль аль нь бол тийм удаах сонирхол бол үндсэндээ байхгүй байх гэж бодож байна. Анх энэ цэргийн ажиллагаа эхлэх үеэр одоо цөөхөн улс орнууд одоо Иран улсын талд одоо дэмжиж одоо үг хэлсэн, өмөрсөн тийм үү. Тухайлх юм бол Оросын холбооны улс болон Хятад улсын зүгээс одоо энэ Израиль, Америкийн талаас одоо үзүүлж байгаа энэ түрэмгийллийг бол одоо эсэргүүцсэн ийм мэдээллийг хийсэн. Тэгэхээр магадгүй Оросын холбооны улс өөрөө бас одоо Украинтай дайтаж байгаа Хятад улс ч гэсэн бас одоо энэ асуудал дээр бас болгоомжтой ажиглагчийн байр сууриас хандж байгаа учраас одоогийн байдлаар яг ингээд шууд оролцохгүй хөндлөнгөөс ажиглаж байна л да. Хэрвээ ингээд асуудал удаашраа даймжирд ирвэл магадгүй дэлхийн дан үүсэх эрсдэл үүсч магадгүй гэж л болгоомжлоод байна тийм үү. За би бол Орос Хятад хоёр бол юу цэргийн интервенц хийгээд тийшээ бол цэрэг зэвсэг хүчээ бол илгээхгүй байх гэж бодож байгаа. Зүгээр тэнд мөргөлдөөн юунаас үүсгэх гэхээр шашны асуудлаас. Одоо энэ чинь олон янзын аливитууд гээл маш олон одоо түрүүний ярьсан бидний сүннит гэлдэг чинь сүнний ч өөрөө дотроо 4 том урсгалд бол хуваагдаад ингээд явждаг. За шийтүүд ч гэсэн дотроо бол бас олон урсгалд хуваагддаг. Тэгэхээр ийм шашны мөргөлдөөн л орох байх. Зүгээр ингээ харахаар бол Ираны дээд удирдагчийг устгаж болсон мөртлөө Ираны ерөнхийлөгч одоо хүртэл аюулгүй байгаад байна шүү дээ. Тэгэхээр эн чинь бас нэг ярьж хэлэх зай үлдээгээд байгаа юм болов уу гэж ингэж харагдаад байна л да. Ярьж хэлэх зай гэдэг нь ярьж хэлэлцэх тийм боломжийн хөлбөртэй хүн бол одоо юу гэдэг Иранд бас үлдээгээд байна л да яалтчгүй гэж л харж л байна. За гэхдээ мэдхгүй одоо магадгүй маргааш ихэд бол Ираны ерөнхийлөгчийг Путиндаа тусдахчих юм бол одоо энэ таамаг бол одоо бас зөрүүл ингээл явчихна. За Трамп анх удаа сонгогдсноос хойш бол
байр суурь бол одоо өөрчлөлөө гэж ингэж хэлж байгаа. За тэрний юу гэхээр бол одоо НАТО гэдэг чинь бол өнгөдлөө. Тий. Японд ялгаа байхгүй, Солонгосч ялгаа байхгүй. Тэнд бол Америкийн цэргийн бааз бол байна. Тэгэхээр Америкийн татвар төлөгчдийн мөнгийг бол одоо бид ингээд энд бол байна. Хэрвээ та нар одоо юу гэдэг аюулгүй баталгаагаа бид нэр хангуулж байгаа бол өнгөдлөх ёстой гэдэг нэг юм бол яригдсан. Нөгөө талаараа Америкийн зэвсгийн гол худалдан авагчд бол үндсэндээ Сауди Арабын Арабын өнгөтэй орнууд бол Америкийн зэвсгийн одоо гол худалдан авагчд бол байж байгаа. За гэтэл бол энэ худалдан авагчид маань бол одоо энэ зэвсэг техник энэ бүгдөө одоо бол хэр сайн ашиглаж байна. За тэр агаараас товтлогооноос хамгаалах тэр системүүд нь хэр сайн ажиллаж байна гэдэг бол сая одоо Ираны харуулсан пүүжингууд асуул үндсэндээ харагдаж байна гэж үзэж байна. За тэгэхээр бас энэ чинь болоогүй байна. Тэгээд эдгээр энэ орнууд бол одоо өөрөөрөө батлан хамгаалах 100% хамгаалах хэмжээнд бол очих арай болоогүй гэдэг нь одоо саяны товтлогоонуудаар бол харагдчихлаа л да. Гэхдээ Нэгдсэн улсны байгууллагын аюулгүй зөвлөлийн 5 улсын нэг нь өөрөө ингээд юм одоо түрэмгийлэх байдлаар энэ бодлого явуулаад байгаа нь хэр нийцтэй юм бэ гэдэг ийм асуулт гарч ирж байна л да. За ер нь бол Нэгдсэн улсын байгууллагыг бол шүүмжилж байгаа. Шүүмжил бол сүүлийн үед бас хүчтэй. Энэ байгууллага өөрөө чадамжтай байна уугүй байна уу? Нөгөө аюулгүй зөвлөлийн 5 орн гэж байгаа. Гэтэл энэ 5 орныг чи хоёр нь өөрсдөө бол шууд Орос гэдэг чинь бол шууд хөрс зөрөлдөө орн руугаа шууд товтлоод ингээд орчлоо. Тий. За Америкийн нэгдсэн улс гэдэг чинь бол бас цэргийн ажиллагаанууд ингээд явуулаад ингээд эхэлж байна. Энэ Нэгдсэн улсны байгууллагын тэр үгийг сонсож гэнэ үгүй энэ хоёр том орнууд чинь сонсохгүй байгаа даа шүү дээ. Нөгөө их гүрнүүд чинь бол өөрсдөө цэрэг зэвсгийн хүчээр бол асуудлыг шийдэх гэж ингээд оролдоод байна шүү дээ. Тэгэхээр нүүб ч өөрөө бол чадамжгүй болсон юм биш үү гэсэн ийм дуу хоолой бол бас сүүлийн үед бол нэлээд хүчтэй сонсогдож байгаа. Ялангуяа одоо Орос Украиний тайнаас хойш бол энэ иймэрхүү дуу хоолойг бол одоо баруун нийтүүдийг одоо юу гэдэг олон улсын судлаачид бол одоо бас ийм асуудлуудыг ярьж байна л да. Тэгэхээр одоо Америкийн цэрэг хэрвээ Иран руу орох дээр тулах юм бол дан ганц ерөнхийдөө дангаараа шийдэх юм боломжгүй ийм тусгай хоригтой үсттэй. Хэрвээ дайн зарлах хэрэг нь бол дан ганц ерөнхийлөгчд байдгүй гэж ойлгоод байгаа шүү дээ. Мэдээж юу л да. Одоо энэ бол цэргийн ажиллагаа шүү дээ. Мэдээж нэг улсад нөгөө улсад дайн зарлаж байгаа бол Америкийн конгрессээс зөвшөөрөл авч иж дайн зарлах ёстой. Тэгэхээр энэ бол ерөнхийлөгчийн эрх мэдэлд бол хүрэхгүй. Тийм учраас конгрессийн эрх мэдлийн юм асуудал. Трампын одоо гаргасан тушаал шийдвэрийг конгресс бол батлах ёстой. За хоёрдугаарт бол Иран руу хуурай замаар бол цэрэг орох ер нь боломж бол их бага. Магадлал их багатай гэж ингэж үздэг. Яагаад гэхээр Иран бол одоо юу гэдэг манайхаас чинь 300 мянган метр квадрат том газар нутагтай, нэг сая 800 байна уу да. Их том газар нутагтай шүү дээ. Дээр нь Ираны энэ газар зүүн энэ орчин бол битүү уусаар хүрээлэгдсэн. Ийм нутаг. Тэгэхээр бол одоо явган замаар одоо ийшээ цэрэг орох боломж бол их багатай гэж ингэж үздэг. За үнэхээр одоо хамгийн боломжтой хөлбөр бол Турк болоод Азербайджаны за ерөнхийдөө Туркийн хэлээ хэлж байгаа тэр хэсгээр бол арай намд ор гэж ингэж үздэг. Тэгэхээр мэдээж бол энд бол Туркос бол зөвшөөрөл өгөхгүй баг. Тэгээд ч юм нь бол энэ явган байдлаар хуурай замаар цэрэг оруулах асуудал бас нэг тийм яригдаагүй. Ер нь бол энэ бол тийм хөлбөр бараг байхгүй хаа гэж бодож байна. Тэгэхээр одоо Турк улс бол ямар ч гэсэн энэ одоо сөргөлдөгч талуудыг одоо хооронд нь нэвтрүүлэх ийм байр суурьтай байгаа тохиолдолд энэ дайныг цааш нь дамжуулах тал дээр ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлэхгүй байна гэж харагдаад байгаа тийм үү. Нөгөө талаас бас Италийн зүгээс яагаад энэ асуудал дээр ингэж дэмжлэг үзүүлэх одоо байр суурийг илэрхийлсэн бол тодорхой одоо шалтгаан нөлөө байна уу? Гэхдээ зүгээр олон улсын мэдээлэлээр бол Италийн дипломат ажилтан нарыг дамжуулаад Америкийн нэгдсэн улс бол Ираны талдаа одоо тохиролцъё гэдэг бэрэ хэлцээрд орё гэдэг асуудал тавьсан гэсэн л мэдээ бол байгаа. За тэгвэл мэдээж бол олон жилийн хоригт байсан ч гэсэн бол Иран бол одоо юу гэдэг Европын орнуудтай бас их сайн харилцаатай шүү дээ. Жишээ нь одоо юу гэдэг Хатамыг ерөнхийлөгч болоход одоо Итали болоод барууны Франц, Их Британи зэргийн орнуудын олон компаниуд тэнд бол хөрөнгө оруулалтаа оруулж компаниудын салбаруудаа бол нээжсэн. Руханыг үед чинь бас л ер нь бол Иран бол нэлээд тулаарчлаа. Ер нь ийш бол одоо барууныхантай нэлээд ойртож байна. Цөмийн хөтөлбөрөөсөө бараг татгалцчихлаа гэдэг ийм юмнууд бол явж байсан. Тэгэхээр Иран бол барууны орнуудтай бас харилцаа бол гайгүй. За тэгээд ч одоо юу гэдэг чинь 90 сая хүнтэй орон за мөн одоо энэ дэглэмээс цухтаад одоо баруунд гарчихсан Америк болоод Канада одоо барууны орнуудад амьдарч байгаа иранчууд бол одоо бас зөндөө бол байгаа. За энэ хүмүүсийн одоо ар гэртэйгээ харилцаа холбоо өдр бол
бүр тасраад бол байхгүй болчихгүй ирж очсон ийм холбоонууд бол байгаа. Ойрох дорнодын бүс нутгийн зөрчил Монгол улсад төдийлөн нөлөөтэй нөлөөгүй гэдэл маргалдаад байна л да. Гэхдээ зүгээр одоо дэлхийн одоо нефтийн том нийлүүлэгч улсад одоо ингээд асуудал гарангууд тэр бүс нутгийн хэмжээнд одоо дэлхийн одоо нефтийн үн эрс үсэх энэ хэмжээгээр одоо Монгол улсад ч гэсэн наазах нь үнийн нөлөө, савлгаа, инфляцийн нөлөө үүсэхгүй гэсэн баталгаа бол байхгүй тийм үү? За зүгээр юу Монгол улсын үндэсний аюулгүй байдал, Монгол улсын хөлийн бүрэн бүтэн байдал, Монгол иргэдийн одоо аюулгүй байдалд шууд нөлөөлөхөйг үгүй. Тийм шууд нөлөө бол үндсэндээ байхгүй. Манай бол нефтийн бараг 95% бид нар ч Орос холбооноос асуул авдаг. Тэгэхээр Оросын холбооны улс маань өөрөө бол одоо Иран болоод жинэс бол нефт авдаг. Тэгэхээр бол манай нефтэнд бол одоо юу гэдэг тийм хүчтэй том донцлогон бол ирэхгүй байна. За тэгэхээр Хятадд бол одоо юу гэдэг нефтийн хомсдол үүсээд за энэ дайн бол мэдээж одоо юу гэдэг дор хаяж 1 сараас илүү хугацаагаар ингээд энэ байдал үргэлжлэх юм бол манад бол шууд нөлөө бол мэдэгдэж эхлэх л байна. Асуудал бол Трампын хэлдэг шиг 4-7 хоногийн хугацаа бол байна. За энэ хугацаанд ерөнхийдөө бол ингээд яриа хэлцээний шатанд бол ороод ингээд явах юм бол одоо Ормон зүй хоол хаалаа л гэж яриад байна. Гэтэл бол Иран бол үнэхээр одоо хаах тэнхэлт байна уугүй юу гэдэг чинь бас өөр асуудал шүү дээ. Тэгэхээр би бол нэг тийм том донцлогон бол одоо мэддэхгүй баг. Гэхдээ их бага хэмжээгээр бол одоо юу гэдэг манай эдийн засагт бол нөлөөлөл үзүүлэх нь бол гарцааг л байгаа л та. Хэрэг удаан үргэлжлэх юм бол өнөө маргааштай ингээд яриа хэлцээр эхлээд за нэг 4-7 хоногт асуудал шийдэгдэх шатанд орвол манад бол нэг тийм том хэмжээний донцлогон бол үүсэхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй тайлбар ярьслаа өгсөн танд баярлалаа. Тэгэхээр одоо ойрох дорнодын асуудлын энэ бүс нутгийн хэмжээний асуудлыг бас анхааралтай ажиглаж байгаа судлаачийн хувьд сүүлийн үед болж байгаа процесс дээр өөрийнхөө анализ дүгнэлтийг хийж одоо байр суурьаа илэрхийлсэн танд баярлалаа. Ингээ таны цаашдын судалгааны ажилд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нээвэл зочны ярилцлагаар шинжлэх ухааны технологийн сургуулийн багш, түүхийн ухааны доктор Их Бат оролцлоо. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.